Уучлаарай. Эсрэг хүснээсээ авдаг хамгийн том red flag юу вэ? Гяс нэг юм асууж байна. Эсрэг хүснээсээ авдаг хамгийн том red flag юу вэ? Миний орон зай тэтэрхий халдаад байх. Тэр хамгийн том red flag. Хурж мүрээл тий. Үгүй орон зай. Жишээ нь миний найзууд, миний гэр бүл, миний ажил эднэрлүү яг ингээд халдаад байдаг. Чи энтэй найзлахгүй, юм ажиллаа битээ хийч юм уу тийм. Тэгээд байвал. За баярлалаа маш баярлалаа. Өдрийн сайхан өнгөрлөөрэй. Эго өндөртэй байх юм болов. Яаж нөлөөлдөг вэ? Тэр хүнийхээ өөрийнхөө бодлыг нөгөөнийхөө бодолтой тулгаад идэг. Өөрийгөө гэдэг тийм бол хартай. Яаж нөлөөлдөг вэ? Зүгээр өөртөө итгэлгүй юм шиг санагдав. Маш баярлалаа. Тэр намайг дооглох юм болов? Чимээгүй байгаа тэгвэл болцохгүй хаа. Яг мөө мөөчлөл юм болоо те л гэж бодсон. Хараалдаг. Мэдгүй тэгэл олон банд таарсан. Мэдгүй нүур амар бодсон байл юм байна. Яриа сонсохгүй байх юм болоо. Яаж нөлөөлдөг вэ? Ярмааргүй санагдуулдаг. Баярлалаа. Red flag. Толоод ирсэн мэдэхгүй байна. Ямар залуутай болцохгүй вэ? Нөхөө нэртэй. Эд хөрөнгөний шоналтай гэх юм уу? Тийм л гэж бодож байна. Амар мөнгө хараад идэм болов. Одоо эсрэгээрээ яг энэ нэг мөнгнөөс болоод настай хамт байна уу гэж нэг харах гад шижиглэг яг юу юм бэ нэг тэгж хараад идэг гэж магадгүй. Тийм юм сонирн байна. За баярлалаа. Ногоо ассан шүү. Баяртай. Болгоомжтой гараарай. Эготой хүмүүс байдаг шүү дээ. Тийм л хүн юм да. Дэлгэрэнгүй хариулт яг ямар хуу талаар вэ? Ингээд жижиг юм дээр өөрийгөө нэг хөргөөд идэг хүмүүс байдаг та. Тиймэрхүү хүмүүс юу? Өөртөө ихтэй юу? Тий. Тиймэрхүү хүмүүс юу таалагддаг дээ. Надад нэг юм тохиолдсон байхгүй юу? Би ингээд нэг охиндоо ярьдаг байсан. Тэг ингээд надад ингээд натаас салахтаа ингээд хайртай шүү гэж салаад тэг маргааш нэг өөр хүнтэй хөтөлцөө явжсэн байхгүй юу? Тэг ер нь бол давхар хүнтэй харьцдаг нь red flag юм байна. Ер нь юм бүлтгсрэл том юм яриад явдаг хүмүүс байдаг ш. Зодооныхоо дүүхийг ярьдаг. Тийм хаа. Зодооныхоо дүүхтэр юу гэж худлаа ярьсан бэ? Яг хөө ярьж байгаагүй л дээ. Гэхдээ зүгээр л нөгөө нэг ганцаараа тэгсэн мэгсэн. Тэгж худлаа ярьж ирсэн юм уу та хоёрт? яг хөө надад яриаггүй. Тэгэхээр сонирхол унчдаг тий. Тийм. Маш баярлалаа. Сайн байна уу? Нэг юм асууж хоо. Эсрэг хүснээс Хартай байдал юм биш. хартай эмэгтэйтэй хахад ер нь өөрт чи яаж нөлөөлдөг вэ? Энэ бол улам нэг тийм өөрөөс ингэ холдуулмаар санагдаад шүү дээ. Жохон хэцүү л гэдэг ба. Баярлалаа. Тэг ерөнхийдөө бол дийлэнх шалтгаан бол ер нь бол тийм нэг юм тэ харддаг юм жоох юм базууртай байхад айгу хүндрэлтэй байдаг үл гэдэг тий. Тэгж бодчих. Ямар хүмүүсээс нарциссист хүмүүсээс байгаа байх хэвээр. Бас юу цагаа барихгүй байх. Тэгээд ерөнхийдөө тийм үл хүндэт гэх юм уу? Баярлалаа. За зүг.